Монгол Улсын хөгжлийн 2007 оны төлөвлөгөөтэй танилцлаа. За хөдөөж ахын салбартын газар тариалан асуудал байгаа. За бид энэ гаднаас одоо малын тэжээлчийг авч байгаа. Тийм учраас улсын баруун дурууны гурал тэжээлийн үйлдвэр Аюулгүй ногоон орсон ачтнууд төшөглсөн тэжээлийн аж ахуй ховдын эрдэнэрийн услагаатай газар тариалангийн сэргээх тал дээр энэ юунда тусгаагүй байх юм. Энийг одоо хөдөөж ахын сайдаа эрэгчл бас өвөл хэцүү болвол тэгээд одоо яах вэ? Нэгдүгээр, хоёрдугаар энэ хүлэмжийн аж ахуйн талаар ерөнхийлөг шиг үндэсний улсын хүрээнд дотооддоо хүнснээр ханх боломж байна. Энэ тал дээр одоо тодорхой хэмжээний төлөвлөгөө байна уу? За дараагийн асуулт цагаан нуурын чөлөөтсөн асуудал байна. Баруун 5 аймагт Тээвэрлэжийн хувьд ч гэсэн худалдаа ханы хувьд ч хамгийн чухал юу байгаа. Энэ талаар одоо бас тусгаагүй зөвөр орхигдсон байх. Уг нь зураг төсвөн гарсан гэдэг жишээ. Сая ерөнхийлөгч очихдоо өлгий Каменогорскийн шууд нийслэгийн асуудлыг ярьсан. Энэ онгоцны бодлын асуудал хуучин төлөвлөгөөнд нөгөө онгоцны бодол нь төсөв тавигдаад тендер асуудал талбайд ажиллагдсан. Энэ тусгаагүй байх юм. За 3 дахь асуудал эрүүл мэндийн салбар талбайд асуудал байна. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн асуудлыг ярихад одоо өрзөлийг шийдэхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй байсан. Би түрүүн бас хэлсэн та ажиллаангууд энэ өрзөлийг хил болгоо. Он дамжсан одоо өглөө авалгаа хил болгохгүй л зарим нь 17 тэрбумын өгөл авалга 20 тэрбумын өгөл авалга чи юу гэсэн үг юм чи. Бүсийн онцлогооны төвөгөхгүйгээр аймаг болгоно нэгдсэн эмнэлгийн барилга нь бэлэн байж байгаа. Энэ дэр тоног төгөөрөмж тавьчвал онцлогооны төвийг шалгахжуулаад боловсон гүшнээ сургачвал энэ болох асуудал хотын ачаал багасна. Онцлогооны төвхөр шинээр барилга барих юм шиг ойлгодог. Энэ талаар одоо тоног төгөөрөмж тавих тал дээр ямар төлөвлөгөө барьж байна? За энэ 25 энэ дээр ингэж тусгасан байх юм. Няран эрт илрүүлэх хамаарах тал дээр ингээд энэ хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан байна. Няраа асуудлыг эхний няраа асуудлыг аймгийн одоо дөрөв тасгийн няраа эмчнэр өрхөн эмчнэр одоо шийдэж байгаа асуудал ингэж тавиад ямар хэрэг байна? Хөрөнгө зарж байгаа юм шиг. Нийт хүүхдийн 53.7% л хамрагдсан гэдэг юм. Тэгсэн мөртөө няраа эндэгдэл 6.7%-аас өсчихдөг. 5 хүртэлх хүүхдийн эндэгдэл 4.2%-аас өссөн байх юм. За эхийн эндэгдэл 14 тохиолдолд бүртгэгдсэн байна. 1000 амт төрөлтөд 31.4% байна. Өмнөх онтой харьцуулахад 4 тохиолдолд өссөн байна. За 1000 амт төрөлтөд 8.9% одоо нэмэгдсэн байна. Эхийн эндэгдлийн 70.6% нь эмнэлэгт 29.4% нь гэртээ юм байна. Эний шалтгаан юу вэ? За улсын хэмжээнд 2000 ялсан эндэгдэл 738 тохиолдолд бүртгэгдсэн байна. Амт төрөлтөд 13.6%, өмнөх оноос 1.4%-аар өссөн байна. Ялсан эндэгдлийн одоо 62.3% болсон байна. Энийг тодруулъя. Дараа тодруулъя. За эхний асуултанд хариулах уу? За Эдрут сайд хариулъя. За байсан гишүүний асуултанд хариулъя. Зуд болоход яах вэ гэн? Зуд болоход бэлтгэлтэй байхгүй бол ямар актер юм болдгийг бид нэр өнгөрсөн 23-20 оны зуудаар харсан. Тэм учраас энэ 100,000 гэдэг энэ хөтөлбөрийг мал аж ахуйн салбарын ирээдүйн зуудын олон одоо хүндрэлүүдээс үүсэт байгаа энэ олон асуудлуудыг цогцоор нь авч шийдэхийн тулд бас дэвшүүлэн тавьж байгаа. Удахгүй 5 сарын 20-нд баруун бүсийн одоо мал аж ахуйн салбарынхантай уулзаж энэ концепцоо бас танилцуулнаа. За хүнсний ногоон дээр бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар эхлүүлсэн хүнсний хувьсгал бол маш их үр дүн гаргасан. Мөн одоо засгийн газрын зүгээс ч гэсэн одоо маш том
ач холбогдол өгж тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн шийдвэр бол хүнсний ногооны хангалтыг, ургалтыг сайжруулахын тулд 15 тэрбумын хөрөнгө оруулалтын болон эргэлтийн зээлүүдийг одоо бас олгож эхэлсэн. За ер нь газар тариалангийн салбарт ирээдүйд гарах хүндрэл бол зөвхөн энэ гангийн асуудлууд, энэ байгалийн эрсдэс, энэ байгаль орчны энэ нөлөөллүүд бас их өндөр байгаа. Тэгэхээр бид цаашдаа бол услахаатай газар тариалан гэдэг ийм зүйл рүүгээ явахгүй болохгүй гэж ингэж бас үзэж байгаа. За хүнсний хувьсгалыг 2022-оос 2026 он гэдэг энэ оноор одоо дуусж байгаа. Манай яамны зүгээс бол цаашид энэ хүнсний хувьсгалыг үргэлжлүүлэх шаардлага байна гэж ингэж харж байгаа. Тийм учраас удахгүй хүнсний хувьсгалын дараагийн үе шатыг бас боловсруулж дуусж байгаа. Удахгүй танилцуулнаа гэж товч хариулъя. За хүлэмжийн аж ахуйн асуудал байна. Хүлэмжийг зуны болон өвлийн гэж ангилж байгаа. Ер нь цаашдаа өвлийн хүлэмжийг бид хөгжүүлэх нь зайлшгүй шаардлага байна. Өвлийн хүлэмжийг хөгжүүлэхэд дэд үтсийн асуудлууд, ялангуяа эрчим хүчний хангалтын асуудлууд хуулийн чухал байгаа. Тийм учраас засгийн газраас өвлийн хүлэмжийн зориулсан эрчим хүчний зарцуулалтын дээр бас тодорхой хөнгөлтүүдийг үзүүлснээр жилд нэг 400 сая төгрөгийн хөнгөлтийг одоо энэ хүлэмжийн аж ахуйд зориулж одоо гаргах ийм бололцоо бүрдсэн байгаа. Нөгөө талдаа байгаль цагуурийн бүсчлэлийг бас бид их зөв ашиглах хэрэгтэй байна. Ялангуяа говь чиглэл рүүгээ бол бас энэ хүлэмжийн асуудал бол бас цаг хугацааны хувьд Улаанбаатар орчмоос бараг 2 сараар илүү байх ийм одоо бололцоо байгаа гэж ингэж бас гарч байгаа. Бид хөнгөлтөө үнээр урт хугацаатай зээлээр хүлэмж олгоно. Энэ хүлэмжийг бол бас энэ газрын хүлэмжийн хүнсний ногооны салбарт ажиллаж суртсан борлуулах механизмаа бий болгоцсон ийм хүмүүст одоо түлхүү олгоно гэсэн ийм чигтээ явж байгаа. За баярлалаа. За энэ цагаан нуурын чөлөө төсвийн талаар Номтой 2 сайдаа бас асуусан. Цагаан нуурын чөлөө төсвийн талаар. Цагаан нуурын чөлөө төс 2005 онд байгуулагдсан байна. Үүнээс хойш тэр их том ашаа татаад бас өчнөө олон хөрөнгө оруулалтууд, төсвийн хөрөнгө оруулалтууд тийшээ хийгдсэн. Гэвч өнөөдөр тэнд нэг ширхэгч аж ахуй нэгж үйлдвэр бариагүй байна. Нэг ширхэгч аж ахуй нэгж худалдааны одоо нэг түүцч барьсангүй. Тэгээ 21 жилийн туршид ардчилсан мардын намгаад өчнөө олон ухаантай мэрэгэн хүмүүс одоо бизнес сэтгэлгээтэй өчнөө олон хүмүүс сайд дарганаар хийсэн байх. Тэгээ ерөөсөө ажил явдгүй ийм газруудыг татан болох ёстой үстэй ер нь бол. Та энэ талаар ямар байр суурьтай вэ? Ер нь бол жилдээ цагаан нуурын чөлөө төсөлд хэдэн төгрөгийн зардал гардаг юм. Тэгээ тэнд байгаа хүмүүс яагаад тэр цагаан нуурынхаа чөлөө төсийг илүү идэвхтэй болох талаар ажилдгүй цалин аваа суугаад идэм бэ гэдэг дээр бас хариулт өгнө. За цагаан нуурын чөлөө төс төр газар дээр нь очиж танилцж харах хэмжээг байна. Өнгөрсөн хугацаанд замын үед Алтан булаг өшгийн өндөдөр очиж танилцлаа. Ер нь чөлөө төс төр бид нэр өнгөрсөн хугацаанд юу нь болохгүй болоод энд анх төлөвлөсөн шигэ үйлдвэрлэл худалдаа хөгжиж чадаагүй юм бэ гэдэг дээр дүн шинжилгээ хийсэн. Тэгээд таны хэлж байгаа зөв. Би санал нэг байна. Газар дээр нь очиж танилцсан асар их бухимдалтай эргэж ирсэн. Тэгээд тун удахгүй чөлөө төслийн тухай хуулийг өргөн барина. Хамгийн гол нь ерөөсөө таны хэлээд байгаа нь үйлдвэрлэл хөрөнгө оруулалтын асуудал байгаа юм л да. Тэгээд тэрийг нэг тал дээр нэг цогцгон хуулийг өргөн барихтаа танилцуулга хийе.